За амьтдын цусны эргэлтийн сэдвийг өнөөдөр тайлбарлан хэлж байна. Цусны эргэлтийн эрхтний ерөнхий үүрэгт бол эрхтнүүдийн хооронд нь холбох, эрхтнүүдийг хүчил төрөгч ба дэжээлийн байдлаар хангах, бие махбодыг бол хамгаалах гэсэн бол ерөнхий үүргүүдийг бол эзэддэг байгаа. За цусны эргэлтийн эрхтнүүдэд бол зүрх, судаснууд бол оролцсон. За бидний харж байгаа зураг дээр болонгууд цусны их бага эргэлтийг харуулсан зураг бол орж ирсэн байгаад байна. За зүрхний зүүн талаар бол хүчил төрөгчийг агуулсан цус бол урсдаг байгаа. За ийм өнгөнд баангуур тэмдэглэнэ. Зүрхний баруун талд дүүрс хүчлийн хитээс ус агуулсан хэсэг харагдаж байна. За ийм цусыг болон цэнхэр өнгөөр бол тэмдэглэдэг байгаа. За хүний биед болонгууд 3 төрлийн судас бол байдаг. За энэ болонгууд артер буюу тараагуур судас. За артер буюу тараагуур судас бол зүрхнээс гарсан даралт цусыг биеийн бүх хэсэгт бол тараахуур гүйцэтгэдэг байгаа. За венийн судас болонгууд хүний биед үүссэн нүүрс хүчлийн хиттэй одоо нүүрс хүчлийн хийг нэгтгэн за тарсан цусыг цуглуулах үүрэгтэй хураах цусыг венийн судас хураагуур судас гэж бол нэрлэнэ. За венийн судас нь бол цусыг хурааж явахтай холбоотойгоор бол дотор талд бол хавхлагтай байна. За энэ хавхлага нь болон цус бол цус урсахаас хамгаалах үүрэгтэй бол байдаг байна. За артер венийн судасыг хооронд нь холбож байгаа судасыг капилляр буюу хялгацсан судас гэж нэрлэнэ. За энэ хялгацсан судас нь хүчил төрөгч болон нүүрс хүчлийн хийн солилцоог агуулах үүрэгтэй. Мөн дээр нь артер венийн судасыг хооронд холбох үүрэгтэй ийм судасыг бол капилляр буюу хялгацсан судас гэж нэрлэдэг байна. Маш нэмгэн хантай учраас бол капилляр буюу хялгацсан судас бол хүчил төрөгчийг бол шууд өөрөө шингээж авах гэдэг байна. За судасны маань ерөнхий бол бүтэц бол харагдаж байна. За судас маань ерөнхийдөө бол 3 төрлийн одоо өрхүүлээс дотоод өрхүүл, дунд өрхүүл, гадаад өрхүүл гэсэн 3 төрлийн өрхүүлээс бол артер венийн судас маань тогтдог байгаа. За дотоод өрхүүд эндотел, холбогч эдээс дотоод давхарга. За артер дээр болонгоо дотоод үеийн мембран гэсэн хэсгүүд бол гарч ирнэ. За дунд өрхүүл дээр болонгууд гөлгөр булчин болон уян мембранаас бол тогт. За үүнийг бол артерийн судас дээр бол гарч ирдэг байгаа. За гадаад өрхүүл дээр болонгууд артерийн судасны ханыг дижээх үүрэгтэй жижиг судас нь байрладаг байна. За ингээд зурган дээрээс та бүхэн тэр вен дээр усаа ингээд байгаа цэцүүд одоо ялгаатай талуудыг бол харагдаж байна. За ер нь бол эдгээрс 3 тухраатай хамтаа болдог байна. За судасны маань дотор талын ханыг бол люмин гэж бол нэрлэнэ. За люмин энэ бол судасны дотор талын хүн нэрлэх нэгжил байх нь. За венийн судас бол хавхлагтай байна гэж нэрлэсэн. За энэ венийн судасны хавхлагыг цус урсгаас хамгаалах хагасаар хавхлагууд байрладаг байна. За зургийн доод хэсэгт бол капилляр буюу хялгацсан судас бол харагдаж байна. За энд бол жижиг хэсгүүдээс болдог байна. За амьтдын мэдээгийн цусны эргэлтийг ер нь дотор нь хоёр ангилна. Задгай болон битүү эргэлттэй гэж хоёр ангилдаг байгаа. За задгай эргэлт гэдэг нь бол зүрхнээс гарсан цус биеийн хүндэд асгадаг одоо биеийн хүндэд сул асгадаг ийм эргэлтийг цусны задгай эргэлт гэнэ. За цусны задгай эргэлттэй амьтдаас бол дунг, хясаа, үе төлтөн амьтд одоо хүрээний амьтд бол орно. За үе төлтний хүрээнд бол шавж, авч, аалс зэрэг бол цусны задгай эргэлттэй гэдэг байна. Цусны битүү эргэлт гэдэг нь цуснаас гарсан цус бүх үеэр тараад бусад зүрхэнд ирдэг. Энэ үйл явцыг бол цусны битүү эргэлт гэж нэрлэнэ. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн одоо хүндэд асгарахгүйгээр судсаар дамжаад буцаад зүрхэн дээр их үйл цусны битүү эргэлт гэдэг. За битүү эргэлттэй амьд эвдэд болонгууд чийгэн улаан бол ордог байгаа. За чийгэн улаан нь болон гархид орхон ангийн төлөөлөгч. За ийм эвд байгаа. За мөн дээр нь болонгууд сэр нуруутай амьтад болонгууд цусны битүү эргэлттэй байна.
Сээр нуруутай амьтад болонгууд загсны анги, бүртгэгдний анги, төлөвчтэй анги, шувуу болон сүүгээр өжигчтэй анги бол хамаарагддаг байгаа. За эдгээр ангиудад марагдах амьд эгдүүд цусны битүү өргөлттэй байдаг байгаа. За үргэлжлүүлээ та бүхэн цусны битүү өргөлттэй сээр нуруутай амьтдын зургны бүтэц болон цусны эргэлтийг тайлбарлан хүргэе. За энэ дээр бол загас, хоёр өндөгтөн мөлхөгч, шувуу болон өндөгтөн амьтдын цусны эргэлтүүдийг харуулсан байна. Тус үр тайлбарлаад явъя. За загасны цусны эргэлт. Загасны зүрх бол хоёр тасалгаатай байна. Ховдол тосгуур гэсэн хоёр тасалгаатай байрладаг байгаа. За загас маань болонгууд цусны нэг эргэлттэй. За энэ нэг эргэлттэйгийн гол онцлог нь яагаад нэг эргэлттэй байдаг вэ гэхээр загас маань болонгууд загас маань болонгууд уушиггүй учраас заламгаа дээр очиж бол хүчил дүрэгчийг бол авдаг байгаа. За тийм учраас бол цусны нэг эргэлттэй байна. Цус нь бол зүрхнээс гарч заламгад очиж хүчил дүрэгчээр баяжаад биеэр тарж эргэж бол зүрхэнд ирдэг байгаа. Ингээд цусны бол нэг эргэлттэй байх нэ. Их баг гэсэн хоёр төрлийн эргэлт байна. Загасанд бол их эргэлт болгодог явагддаг байх нь уушигны үүргийг заламгааг үүсдэг. За ховдол тосгуур гэсэн хоёр тасалгаатай зүрхэнд нь бол венийн буюу нүүрс хүчлийн хэвтээс урсаж байдгаар онцлог байх нэ. За хоёр нутагтан. За хоёр нутагтны зураг бол гурван тасалгаатай байна. За гурван тасалгааг нь хэлье бүгдээрээ. За гурван тасалгаад юу болох вэ гэхээр баруун тосгоо, зүүн тосгоо, ховдол гэсэн гурван тасалгаатай байна. За зүрхэнд нь холимог цус байдаг. Цусны их бага эргэлттэй байдаг байгаа. За цусны их эргэлт хэрхэн явагдах вэ? Ховдлоос эхэлсэн цус гол судсаар дамжаад биеийн бүтцийг хүчил дүрэгтэйг тараагаад эргээд бие дүүцэн нүүрс хүчлийн хийг аваад зүрхээ баруун тосгоор төрж дуусахыг цусны эргэлт хий. За ховдлоос гарсан цус уушигны артериар дамжаад ялгсан судсан уушин дээр хийн чилж явал зүүн тосгоор дээр цусны бага эргэлт гэж хэлдэг байна. За ингээд мэлхийний хувьд аваад үзэх юм бол хоёр удаагт аваад үзэх юм бол гурван тасалгаатай байх нь хоёр тосгоор нэг хавьтай. Баруун талд нь нүүрс хүчлийн эмтэй цус, зүүн талд нь хүчил дүрэгчтэй цус үлддэг байгаа. За ингээд баруун зүүн талд хүчил дүрэгч бол нүүрс хүчлийн эмтэй цус үлддэг боловч ховдолд бол эдгээр хоёр цус маань үлддэг байх. За ингээд биеэр бол хүчил дүрэгч нүүрс хүчлийн эмтэй холимог цус усаж байдаг. За дараагийн сээр нуруудны төлөөлөгч бол мөлхөгч байгаа. За мөлхөгч маань болонгууд зүрх нь бол гурван тасалгаатай байна. За гурван тасалгаатай хоёр тосгоор нэг ховдолтой. За ингээд нэг ховдолтой боловч ховдлон дундуураа хагас таславчтай болдог байгаа. За энэ дээр зурган дээр бүх та бүхэн тайлбарлая. За энд бол баруун тосгоор, зүүн тосгоор, зүүн ховдол, баруун ховдол гэсэн боловч ховдлон дундуураа хагас таславчтай байдаг байх нь. За зүрхэнд нь тэгэхээр холимог цус бол байна. Амун цусны хоёр эргэлттэй их баг гэсэн бол хоёр эргэлт бол хагас таславчтай учраас эдгээр амьд эгдүүд болонгууд тархинд нь бол дандаа хүчил дүрэгчтэй цус, за биеийн бусад хэсгээр нүүрс хүчлийн хүчил дүрэгчтэй гэсэн холимог цус бол биеийн бусад хэсгүүдээс хараадаг байх нэ. За энэ дээр одоо биеийн холимог цус хэрхэн тарах байдлыг харуулж байна. За тархинд нь бол дандаа хүчил дүрэгчтэй цэвэр цус очдог байх нь. За энэ бол хагас таславчтай холбоотойгоор баруун талаас нь нүүрс хүчлийн хийтэй цус, зүүн талаас хүчил дүрэгчтэй цус орж ирэхэд энэ хоёр цус маань орхоо хугацаанд боловсрохгүйгээр биеэр бол тардаг байх нэ. Зүрхэнд нь дандаа бол хүчил дүрэгчтэй
тархинд бол дандаа хүчтэй цус. За ийм бусад хэсгээр бол олимог цусгаар урсаж байдаг байх нэ. За амьтдын маань ингээд зүрхний бол зүүн талаар бол дандаа хүчтэй цус, баруун талаар бол нүүрс хүчтэй цус урсаж байдаг. За энэ бол хавд хэрвээ заах хоёр нутагтан мөлхөгч гэх мэт амьд өвтүүд дээр бол холимог цус, за шувуу болон сүүгэр өчгдөр хүчил төрөгч болон нүүрс хүчтэй цус бол тос үртэй зүрхний хоёр тасалгаа болдог байна. За мөлхөгчтэй хүрээнд болон мөлхөгчтэй ангид бол могой, гөрүүл зэрэг амьд өвтүүд бол ордог байна. За мөн дөрвөн тасалгаатай бол дотор цэргийн цөөхөн амьд байдаг байна. За шувуу болон сүүгэр ойжигч амьд өвтүүд бол зүрхний дөрвөн тасалгаатай байна. За эдгээр амьд өвтүүд хоёр тосгоор, хоёр хөвдөлтэй, зүрхэнд нь цус бол болилдохгүй. Зүрхний баруун талаар нүүрс хүчтэй цус, зүрхний зүүн талаар хүчил төрөгчтэй цус бол цож байна. За энэ дээр дотор шувуу болон сүүгэр ойжигчдын зүрхний тасалгааг бол харуулсан байна. За баруун тосгоор, зүүн тосгоор, зүүн хөвдөл, баруун тосгоор, баруун ховдол гэсэн баруун тосгоор, баруун ховдол гэсэн бодлын тасалгаа, ховдол дээдлийн тасалгаа цуур гэж хэлдэг байна. За цусны их баг гэсэн хоёр хэрэгэлттэй байна. За хэрэгэл зүүн ховдолоос гараад орт буюу гол цусаар дамжиж биеийн бүх хэсэгт хэрэгтэй хүчил төрөгчийг тараагаад за биед үүссэн нүүрс хүчлийн арай болцохоор үүссэн нүүрс хүчлийн аваад зүрхний баруун тосгоор үүсдэг байна. За цусны баг хэрэгэлт болонгууд зүрхний баруун ховдолоос гараад уушигны арь дээр дамжаад баруун зүүн өвчмөд зүүн дээр хийн солилцоод биед хэрэгцээг үүссэн нүүрс хүчлийн гадагшлуулж гаднаас хүчил төрөгчийн хийг оосомсын замаар нэмж аваад зүрхний зүүн тосгоор үүсдэг. За ингээд шувуу болон хөвгтэй амьтад бол тасалгаатай байх нь. За хүчил бол зүрх гурван тасалгаатай. Гэхдээ бол ховдол нь хагас таславчтай байдаг байх. За хоёр нутагтай амьтад бол хоёр гурван тасалгаатай, хоёр тосгоор, нэг ховдолтой байх. Загас бол зүрхний хоёр тасалгаатай, ховдол тосгоор гэсэн хоёр хэсгээс тогтдог байна. За энэ дээр болонгоо хоёр нутагтан мөлхөгч, за хөвгтэй шувуудын харагдаж байна. За цусны их баг хэрэгэлтүүд хэрхэн явагдах вэ гэсэн бодол зурган дээрээс бол харж байна. За баруун тосгоор, зүүн тосгоор, ховдол гэсэн гурван тасалгаатай байна. За биеэр нь бол холимог цус болсон. Ийм амьд холимог цустай амьтад окило дээр орчны температураас хамаарч биеийн талаа өөрчлөгддөг байна. За ийм загас хоёр хөвчөд бол хамаарна. За мөлхөгчдийн зүрхний тасалгаа бол 3 хагас гэж хэрэглэдэг. Хоёр тосгоортой, за баруун тосгоор, зүүн тосгоор, ховдолтой гэх гурван тасалгаатай боловч ховдолын дондороо хагас таславчтай байгаа нь харагддаг байна. За ингээ хагас таславчтай байгаа учраас тодорхой хугацаанд цус солилцохгүйгээр тархинд нь дандаа цэвэрч хүчил төрөгчтэй цус чдэг байх нэ. За хөвгтэй амьтад бол дөрвөн тасалгаатай байх нь. Цусны их баг хэрэгэлттэй зүрхэн дэх цус бол хоорондоо таславчаар зааглагдсан байна. Баруун тосгоор, баруун ховдол хүчлээтэй цус, зүүн ховдол, зүүн тосгоор хүчил төрөгчтэй цус усаж байдаг байна. Ингээд хүний бидний зүрх бол одоо хүний баруун талд нүүрс хүчлээ талд хүчил төрөгчтэй цус урсаж байдаг байна. За эдгээр хоёр цус хооронд цэцгэлдэггүй байх нэ. За ийм амьд өвтүүд бол биеийн дулаан тогтдог байна. За биеийн дулаан тогтдог амьд өвтүүд гомеотер гэж нэрлэдэг байна. За ерөнхийдөө зүрхний бүтцийг хэлье. За зүрх нь бол одоо цээжний хүндэд бол гол хэсэгт батгсан гарын хэмжээтэй байрлалтай. За орой хэсэг нь зүүнд доошоо харсан байдалтай. Зүүн талд тэмгүй бол хазаасан байралтай байдаг. Энэ
уушигтай холбоотой зүүн дотор байгаа багсаргийн азаасан барилтай байдаг. Зүүн уушиг 2 хэсгээс баруун уушиг 3 хэсгээс тогтдогтой холбоотойгоор зүрхний орой хэсэг бага зэрэг зүүн дотор азаасан барилтай байдаг. За дөрвөн тасалгатай гэдэг нь ягсан 2 тасвар 2 хавдалтай байна. Хавдал тосгуурын хооронд хавтаст хавхалгууд байрлана. За хавхалгуудаас зөвхөн нэг чигт нэгдэг цусыг бол холилдуулахгүй байх гүйцэтгэв. Баруун тосгуур 3 хавцаст хавхлагтай, зүүн тосгуур 2 хавцаст байрладаг байна. Үүн дээрээс бол хавхлага болно. Дотоод үсцийг. За зүрхний баруун талын баруун тосгуур баруун хавдал байна. Баруун тосгуур баруун хавдал 3 хавцаст хавдаг байрлал. Энэ хэсэгт бол 3 хавцаст байрлаж зүсийг зөвхөн оруулж байна. Зүүн тосгуур зүүн хавдлын хооронд 2 хавцаст байрлана. За уушигны артер. Уушигны артер болон гол судас 2. Гол судас 2 сар хэлбэрийн анхлуудад хал сар анх сартай өрөөл байрладаг. За ингээд зүрхний маань баруун талаар нүүрс хүчлэгтэй цус зүүн талаар хүчит өргөжтэй сурцдаг. За энэ дээр бол уушигны артераар нүүрс хүчлэгтэй цус, уушигны венээр хүчит өргөжтэй сурцдаг. Бусад тохиолдолд артерийн судасаар хүчит өргөжтэй цус, венийн судасаар нүүрс хүчлэгтэй цус сурцдаг. Цусны бага эргэлтэн дээр артерийн судасаар нүүрс хүчлэгтэй цус, уушигны вен дээр хүчит өргөжтэй цус гэж зөвлөгддөг байна. За ингээд зүрхэнд маань одоо ус орж ирж байгаа үйл явдлыг бол диастол гэж болно. За зүрхээс орж диастол. За зүрхний цусыг шахаж гарах систол гэж байна. Өөрөөр нь хавдлын авшилт гэж байна. Диастол ерөнхий амралт гэж байна. За диастолын хувьд бол 2 ба 3 онц тагвар нэгдснээр зүрхүү одоо хавдал руу цус орж ирэх үе явагдсан. Энэ үед бол талсараа таалттай байна. За систолын үед бол эсэргээрээ талсараа авах 2 ба 3 онц хаалттай. За энэ өөрөөр талсараа авах 2 ба 3 онц тавхалгуудтай байх юм бол тосгор цус эрсэлттэй байдаг учраас үүнээс сэргийлж болно. Үйл явцад эсрэг үйл явцад тогтдог байна. За цусны их бага эргэлтүүд царагдж байна. Зүрхний зүүн хавдлаас эхэлсэн баруун тосгор бага эргэлт, их эргэлт, баруун хавдлаас эхэлсэн зүүн тосгор бага эргэлт гэж нэрлэдэг байна. Ингээд хүчит өргөж агуулсан цусыг тэрийн цус уу онгорт тэглэн зөчлөө хэдэж цусыг венийн цус уу синхэр өнгө гэж байдаг сурч байна тэр. За зүрхний хүчлэг гэж бол нэг цохилсноос дараагийн цохилох хугацаа хүчлэг гэж байна. Нэг мөчлөгийн хугацаа ойролцоогоор 0.8 секунд. За ингээд ховдлын ашиг систолын 0.3 секунд зарцуулах нь тосгорын систолын 0.1 секунд агшина. За ингээд диастол зүрхний ерөнхий амралтын үед 0.4 секунд жирдэг байна. Ингээд нийлүүлээд 0.8 секунд. За ингээд 0.8 секунд нэг удаа цогцолцоо илэрхийлж байна. Тэгэхээр зөвхөн дунджаар минут 75 цогцох боломжтой байна. За хүчлэг гэж нэрлэдэг. За ингээд өнөөдрийн хичээлээр та бүхэн дэц тийм болчихсон. За анхааралтай сонссон та бүхэнд